За энэ удаагийн видеогоор хөдөлгөөний тоо хэмжээний талаар ярина. За хөдөлгөөний тоо хэмжээг бид моментум гэж нэрлээд за P үсгээр тэмдэглэдэг. P гэдэг нь бол M-ийн хүчин B буюу хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг нь масс хурдаар тодорхойлогдох хэмжигдэхүүн байдаг. За энэ нүуний бид нар бол хөдөлгөөний тоо хэмжээ. За хуучнаар бол Оросын хэллэгээр бол импульс гэж нэрлэдэг. Импульс. За одоо бол импульс гэж хэрэглэх яах вэ гэхээр болсон. Одоо бол хөдөлгөөний тоо хэмжээ гэж нэрлэдэг гэсэн. Тоо хэмжээ. За энэ нь бол англиар бол моментум гэсэн үг. Моментум. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө биеийн хөдөлгөөнийг тодорхойлж байгаа юм гэсэн. Ямар нэг мастай бие бx уртаа хөдөлж явах юм бол энд бол хөдөлгөөний тоо хэмжээтэй байна. За энэ нь бол өөрөө вектор хэмжигдэхүүн болно гэсэн үг. За бид нар хүчний талаар авч үзье. За хүч гэдэг нь бол тухайн хүчнүүдийн нийлбэнд тэгээс ялгаатай тохиолдолд M мастай B маань А гэсэн хурдтгалтай болдог. За эндээс А гэдэг хурдтгал бол хурдны өөрчлөгдөх хурд бөгөөд dV dt тоостой тэнцвэ. За хэрвээ масс тогтмол биш бол юу болох вэ гэхээр dmv dt гэсэн хэлбэрлүү бичиж болно. За эсвэл m-ийг нь ийшээ яах нь тогтмол байсан ч оруулж бас болно гэсэн үг. За ингээд үчих юм бол m-ийг v дүржүүлсэн маань бол хөдөлгөөний тоо хэмжээ болно. За тэгэхээр dp dt гэдэг нь бол юу болох вэ гэхээр хүч болно гэсэн. За эндээс юу гэж хэлж ийнү гэхээр энэ хөдөлгөөний тоо хэмжээ ямар үед өөрчлөгдөх вэ гэхээр гаднаас хүч үйлчлэгдэх. Гаднаас хүч үйлчлэгдэх буюу хүчнүүдийн нийлбэр тэгээс ялгаатай болох үед хөдөлгөөний тоо хэмжээ өөрчлөгдөнө гэсэн үг. Хөдөлгөөний тоо хэмжээ өөрчлөгдөнө. За тэгэхээр бид нэр тодорхой нэг юм систем аваад үзье. M1 мастай. За энд M дурын гэдэг юм маш олон бөмбөд авч үзье. За энд хэдүүлээ M2 мастай бөмбөд байна гэж үзье. За ингээд нэг тодорхой систем үүсгэсэн. За тэгвэл M1-д бол ямар нэгэн F1 гэсэн гадны зүгээс хүч үйлчлэе. За энэ F1 гэдэг нь бол гадны үйлчлэх хүч. За M2-д бол тодорхой бас нэг F2 гэсэн хүч үйлчлэе гэж үтээ. За гэтэл энэ системуудад одоо энэ бөмбөд бол масстай учраас энэ шулууны дагуу энэ хоёр бол хоорондоо харилцан үйлчлэлцэн. Буюу ийшээгээ нэгээс хоёр дүүрчлэх буюу татах хүч үйлчлэнэ гэсэн үг. За нөгөөдөнд нь болохоор энэ шулууны дагуу хоёроос нэг дүүрчлэх буюу Ньютоны 3 дугаар хууль ёсоор энэ хүч бол харилцан бие биетэйгээ тэнцүү бөгөөд чиглэлээр ялгаатай байна гэсэн үг. Чиглэлээр ялгаатай. За энэ бол дотоод харилцан үйлчлэлийн хүч болж байна гэсэн үг. За тэгэхээр бусад харилцан үйлчлэгийг хэдүүлээд тооцохгүйгээр авч үзэх юм бол энэ M2 мастай биедэд үйлчилж байгаа хүчний нийлбэр маань энэ хоёрын вектор нийлбэрээр тооцогдно. Ингээд яах вэ? F2 за дээр нийлбэр хүч гэж үзчих. F2 нийлбэр. F2 за нийлбэр. За нийт хүч. За ингэ үзчих. За нөгөөдгөнд нь болохоор F1-т болохоор энэ хоёрын нийлбэрийн дагуу F1 за F1 хэдүүлээ нэг тотал. За нийт гэдгийг тотал гэж бичиж. За юм бол. За тэгвэл бид нар хөдөлгөөний тоо хэмжээний нийлбэрийг авч үзэх юм бол P total гэдэг маань P1 за нэмэх нь P2 за нэмэх нь Pn ширхгийн молекул байна гэж үзэх юм бол бөөн байна гэж үзэх юм бол Pn төрөл хөдөлгөөний тоо хэмжээтэй нийлбэртэй тэнцвэр байна гэсэн үг. Энэ системийн хөдөлгөөний тоо хэмжээний нийлбэр болж байна гэсэн үг. За энэ бол өөрөө вектор хэмжигдэхүүн байна. За ингээд үзэх юм энэ хөдөлгөөний тоо хэмжээ хэдүүлээ өөрчлөлтийг авч үзье. Хугацаанаас хамаарат хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг судлах юм бол dp total за хаваахан dt байна гэсэн үг. За эндээс ингээд үзэх юм бол юу гарч ирэх вэ гэхээр энэ бүрийн хугацаанаас авсан өөрчлөлтийг харах юм бол dp dt гэдэг маань бол хүч болж байгаа. За тэгэх юм бол p1 гэдэг хөдөлгөөний тоо хэмжээ маань p1 за биш f1 total F1 дүрслэх нийлбэр хүч
За F2-т үйлчлэх нийлбэр хүч гэх мэтлэнгээр Fn үйлчлэх хүчний нийлбэр болно гэсэн үг. За энэ нь бол нийлбэр болно гэсэн үг. За эндээс бол энэ одоо бүх хүчнүүдийн хөлөөний тоо хэмжээ өөрчлөлт гэдэг нь бол юу болох вэ гэхээр энэ бол бүх хүчнүүдийн нийлбэр болно гэсэн үг. За бүх хүчнүүдийн нийлбэр. Бүх хүчнүүдийн нийлбэр. За энэ дахин нэгээс авахлаад n хүртэл авч байгаа бүх хүчнүүдийн нийлбэр болно гэсэн үг. За энэ хүчнүүдийн нийлбэр маань юу болох юм бэ гэж. За эндээс нэгд үйлчлэх хүчийг авч үзэх юм бол дотоод харилцан үйлчлэлийн хүч, за тэгээ гаднаас харилцан үйлчлэж байгаа хүчнүүдийн нийлбэр байна. За энд бол ерөнхийдөө бол юу болох вэ гэхээр энэ хүч маань F1 гаднаас үйлчлэх хүч, за нэмэх нь F1-ээс 2 үйлчлэх хүч, за тэгээд магадгүй M3 байх юм бол 3 харилцан үйлчлэх хүч гэх мэтлэнгээр энд бол юу болох вэ гэхээр дандаа дотоод харилцан үйлчлэлүүдийн нийлбэр гэж болно гэсэн үг. Дотоод харилцан үйлчлэлийн нийлбэр. За F2 дээр бичих юм бол F2-т үйлчилж байгаа гадны харилцан үйлчлэлийн хүч, за нэмэх нь F2-оос 1 үйлчлэх харилцан үйлчлэлийн хүч гэх мэтлэнгээр мөн адил дотоод харилцан үйлчлэлүүдийн нийлбэр байна гэсэн үг. За Ньютоны 3 дугаар хуулийг харах юм бол F1-ээс 2 нь хасах F2-оос 1-тэй тэнцүү бөгөөд энэ дээр харах юм бол 1-ээс 2, 2-оос 1-ийн харилцан үйлчлэлийн нийлбэрүүд нь тэгтээ тэнцүү болчихно гэсэн үг. Тэгэхээр энд ингээ хураагчин за гэд магадгүй дараагийн гишүүний нөгөө төгтөгөө хураагдах гэх мэтлэгээр бүх дотоод харилцан үйлчлэлүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү болчихно гэсэн үг. Харилцан нэгээ устгаад тэгтээ тэнцүү болчихно. За ингээд үзэх юм бол бүх хүчнүүдийн нийлбэр маань ерөөсөө юу гарч иж байна вэ гэхээр бүх хүчнүүдийн нийлбэр маань ерөөсөө гадны үйлчлэх хүчнүүдийн нийлбэр болно гэсэн үг. Энэ дотор юу болдог вэ гэхээр F1 нэмэх нь F2 за гэх мэтлэнгээр Fn буюу энэ хэсэг хүчнүүд маань бол дандаа гаднаас үйлчлэх хүч. Гаднаас үйлчлэх хүчнүүд гарч ирнэ гэсэн. Тэгэхээр бүх хүчнүүдийн хувьд гаднаас үйлчлэх хүчнүүдийн нийлбэр маань ерөөсөө бүх хүчнүүдийн нийлбэр болж өгч байна л гэсэн үг. Нийсний дотоод харилцан үйлчлэл яг тооцохдохгүй болчихно гэсэн үг. За тэгвэл эндээс хэдүүлээ гаднаас үйлчлэх хүчнүүдийн нийлбэрийг тэгтээ тэнцүү байвал яах вэ гэж. Гаднаас үйлчлэх хүчнүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү байвал яах вэ? Энэ тэгтээ тэнцүү байвал яах вэ? Гэдэг чинь юу болчих вэ гэхээр энэ хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт нь тэгтээ тэнцүү болчихно гэсэн үг. Нэгэсний энэ тэгтээ тэнцүү болно гэдэг чинь энэ бас адил яах вэ? Тэгтээ тэнцүү болно гэсэн үг. Тэгэхээр DP тоотол бүх хөдөлгөөний тоо хэмжээний нийлбэр dt-гээр авсан нь тэгтээ тэнцүү байна гэсэн үг. Тэгэхээр энд юу болох вэ гэхээр хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт нь өөрөө тэгтээ тэнцүү байна гэсэн үг. За энэ D гэдэг маань бол юу юм бэ гэхэл энэ бол өөрчлөлт болж байгаа. Өөрчлөлт гэдэг чинь юу юм бэ гэхэл DP тоотол гэдэг маань цаанаа бол P эцсийнхаас хасах нь анхных байна гэсэн үг. Гэхдээ энэ эцсийн гэдэг маань бол юу юм бэ гэхээр энэ бол нийлбэр явж байгаа. Бүх хөдөлгөөний тоо хэмжээ нийлбэр, эцсийн хөдөлгөөний тоо хэмжээ нийлбэр өөрчлөлт гэдэг маань ерөнхийдөө бол эцсээс хасах нь анхных гэсэн утгатай. За тэгэх юм бол энд бол яг нь анхны хөдөлгөөний тоо хэмжээний нийлбэр мөн адил байна гэсэн. Энэ хэмжигдэхүүн нь тэгтээ тэнцүү. За ингээд үзэх юм бол эцсийн хөдөлгөөний тоо хэмжээний нийлбэр маань за энд бол вектор хэмжигдэхүүн нийлбэр маань анхны хөдөлгөөний тоо хэмжээний нийлбэртэй тэнцүү байна гэсэн. За энийг бичих юм бол юу болох вэ гэхээр P1 сүүлийнх штрик чи нэмэх нь P2 штрик буюу ингэж явсаар хагаад Pn штрик тэнцүү P1 нэмэх нь P2 нэмэх нь n хүртэлх хөдөлгөөний тоо хэмжээ нийлбэр байна гэсэн. Тэгэхээр эндээс юу болчих нь вэ гэхээр эцсийн хөдөлгөөний тоо хэмжээний нийлбэр нь эцсийнх нь анхны хөдөлгөөний тоо хэмжээний нийлбэртэй тэнцүү байна гэсэн. За эндээс юу хэлж гэнэ вэ гэхээр гаднаас хүч үйлчлээгүй тохиолдолд гадны зүгээс үйлчлэх хүчнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү байх юм бол энд бол юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдана гэсэн үг. Хөдөлгөөний тоо хэмжээ констант байна гэсэн үг.
нэг ёсны эцсийн хөдөлгөөний тоо хэмжээ анхны хөдөлгөөний тоо хэмжээтэй тэнцүү болно гэсэн. За ингээд хэдүүлээ дараагийн видеогоор энэ үнэтэй холбоотой жишээ авч үзье.